Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхнийг цуглуулсан гол шалтгаан бол энэ Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа сонгон хайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр баригдах 8.8 км авто замын барилгын ажлын үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор бас энэ хороо дүүргийг хамарж байгаа авто зам хамарж байгаа хороодын иргэдтэй уулзаж бас та бүхний саналыг бас авч та бүхэнд бас мэдээлэл дуулгах ийм зорилготой. Ер нь бол энэ олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүд бол иргэдийн санал санаачлах дээр маш их тулгуурлаж тэдний хэрэгцээ шаардлагыг хангах ийм гол зорилготой байдаг. Энэ ч үүднээсээ бас зайлшгүй иргэдийн уулзалтыг хийх ийм шаардлагатай байдаг юм аа. Тэгээд өнөөдөр бид бүхэн өнөр хорооллын энэ араар явж байгаа төв магистрал замын барилгын ажлын явцтай холбоотойгоор бас мэдээллүүдээ явуулна. За төсөл бол мэдээж сонгон хайрхан дүүргийн 12, 16, 30, 31, 5, 7, 18, 27-гаар хороог дамжиж байгаа. Энэ ч үүднээсээ бол эдгээр хороодын иргэдтэй бид нэр уулзсан. За төслийн эхний ажил бол нэгдүгээр хорооллын буюу өнөр хорооллын артлын үндсэн зам. За хоёрдугаар төслийн нэг талбар бол сонгон хайрхан дүүргийн даргын худалдааны төвөөс хоошоогоо яваад үйлдвэрчний эвлийн гудам содон хороол хоошоогоо Баян Хөшөөний тойрог тийм ээ. Ингээд дамсан 8.8 км ийм авто замын төсөл юм аа. За мэдээж төслийн гол онцлог бол зөвхөн Улаанбаатар хотод өнөөдрийн хэрэгжээд байгаа авто замын өнгөн хэсгийг засварлах ийм төсөл биш. Энэ замыг 1970-80-аад онд баригдсан энэ авто замуудын үндсэн доод суурийг бүр хүчтгэж ухаж энэ хойно баригдсан замыг бүрэн шилжүүлж цогцоор нь шинчлэх ийм том төсөл байгаа гэдгийг та бүхэнд дуулгая. Энэ ч үүднээсээ бол иргэдийн саналыг авч иргэдэд мэдээлэл сайн өгч энэ төслийн ажил эхлэхтэй холбоотойгоор авто замын хаах гармуудыг нарийн та бүхэнтэй зөвшөөрч тодорхойлох ийм ажлууд байгаа учраас та бүхэн маань бас сайн анхааралтай сонсож төсөлтөөгөө танилцаарай. За төслийн дэлгэрэнгүй мэдээллийг бол манай төслийн нэгжийн удирдлага болон хэрэгжүүлэх гэж байгаа компани мөн манай замын цагдаагийн газраас бас та бүхэнд танилцуулна. Хизээ энэ авто замыг хаах юм, хизээ барилгын ажлын явц нь явах юм, хизээ энэ нүүлгэн шилжүүлэлтийн авто замыг хуулах юм, хизээ ногоон байгууламжийг барих юм, тийм ээ? Явган замын хизээгээр нь хаагуур нь барих юм, ямар хуу ер нь хүчин чадалтай ийм төсөл болохын талаар дэлгэрэнгүй мэдээллийг бол манай энэ ирсэн хүмүүс албаны хүмүүс та бүхэн тайлбарлаж хэлнэ.